Сайн байцгаана уу хятадаа найзуудаа бичлэгийг маань үзсэгт баярлалаа гэж хэлмээр байна. Хамгийн түрүүнд тэгээд өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ өөрийнхөө бүх гоо сайхны будагнуудаа танилцуулъя гэж бодож байна. Тэгээд нэг хэдэн огтоос маань мессеж ирсэн байгаа. Та ямар крем хэрэглэдэг вэ? Фаундейшн хэрэглэдэг вэ? Сэтгэлээ хуваалцаач. Хэр өвөд арддаг юм байна те? Хэр чанартай бүтээгдэхүүнүүд байдаг юм байна. Ихэнхдээ солонгос крем хэрэглэдэг шүү дээ манай Монгол хүмүүс. Тэгэхээр би бол дандаа Европ бүтээгдэхүүн хэрэглээд маш удаж байна. 7-8 жил болж байна. Тэгэхээр сүүлийн 5 жил бол цагсалтгүй хэрэглэж байгаа. Тодорхой хэмжээнд надад өөрийн гэсэн үзэл бодол мэдээж дүгнэлт гарсан байгаа энэ хугацаанд. Тэгэхээр хамгийн түрүүнд мэдээж фаундейшнээс эхлэе гэж бодож байна. Миний ард байгаа энэ 5 фаундейшны талаар өнөөдөр ярингаа бас нэмэлтээр бусад нүр бодолтой бүтээгдэхүүнүүдээс бас ярих гэж бодож байна. Хэрвээ та бүхэн сонирхолтой бол үргэлжлүүлээд үзээрэй. Би тэгээд одоо баг будаггүй байгаа. Бүр орой болцсон байгаа учраас миний будаг баг шингээд алга болсон. Шууд будаад ялгааг нь харуулад явъя гэж бодож байна. Тест драйв хийгээд. Тэгэхээр одоо яг байгаа энэ өнгөнөөс хэр их өвөд орж хэр их хойрхно гэдгийг хэдүүлээ одоо хамтаарыг. Тэгэхээр миний арьс бол ерөнхийдөө одоо яг будгаас өмнө харах юм бол нэлээд жоохон өөтэй байгаа. Сэвхтэй. Энэ хаваар жоохон сэвхтэй. Энэ дух хаваар жоохон сэвхтэй. Гэтэ нэлээд будагдав. Тэгэхээр энэ өөг маань хэр сайн дарах нь одоо хэдүүлээ харцгаая. Энэ болохоор Estee Lauder гэдэг компани Канадад үйлдвэрлэгдсэн. Тэгээд хамгийн гол нь энэ фаундейшн маань BB крем учраас амар зузаан харагдаад байдаг. Гэхдээ өө айгуу сайн зардаг. Тэгээд арьсыг гоё толийлгож өөг зэмзгэр тийм тэ гялалцсан харагдуулж өгдөг байхгүй юу? Тэгэд энэ өнгө маань болохоор яг энэ өнгө маань болохоор айгуу бор өнгө байхгүй юу? Надад бол би ихтэй нэлийн бор арьстай ч гэсэн яг энэ өнгө бол арай дэндүү бор. Тийм байгаа. Одоо ингэ харах юм бол сайн харагдаж байна уу? Би өгний нурдлаас нэмэлт гэрэл тавьсан юмсан. Тэгээд 30 мл те 2 жил хадах хугацаатай хугацаа нарийн дуусаагүй. Энэ фаундейшн маань 4500 рубль гэдэг хямдраагүй үедээ хямдарсан үедээ арай гайгүй хямдхан байдаг. Тэгэхээр бүтээгдэхүүнүүд маань маш олон байгаа учраас би ерөнхийдөө товчхондоо яриад явъя. Та нарыг залхаахгүй бол тэгээд сүүлдээ сонирхсан яг бүтээгдэхүүнийн талаар надаас комент хэсэгтээ илэрхийлэнгүй мэдээлэл авч болно. Фаундейшн бол Clarins Skin Illusion гэдэг миний хамгийн сүүлд яг өөрөө худалдаж авсан фаундейшн байгаа. 30 мл-тэй. Нодны шинээр гарсан. Тэгээд ерөнхийдөө 7 хоног би хэрглэж үзлээ. Дотроо ийм шахаж гаргадаг бомбтай. Тэгээд яг энэ хажууд энэ халаагүй байхтай ийм энэ түрүүний Estee Lauder энэ болохоор Sany Clarins. Айгуу шингэн юм шиг хэрнээ. Маш сайн үүд ардаг юм билэ. Өмнө нь би тестрүүдийг авч хэрглэжсэн үүднээс бүтнийг нь захиалж авсан байгаа. Яагаад гэвэл тийм шиг хямдхан бүтээгдэхүүн биш учраас ийм цайврыг авсан албаар 105 nude гэсэн өнгөтэй минийх. Тэгэд Францад үйлдвэрлэгдсэн ийм фаундейшн 18 сар хадгалах хугацаатай. Бүтэн үнэ 3500 рубль гэж хэлснээс би 50% хямдарсан багт 1750 рублээр авсан. Тэгээд ямар ч байсан маш бага ордог. Би одоо сая 2хан туслыг авахад л ийм болж байна. Тэгээд дөрөвнийхээ Estee Lauder-т одоо хальж харуулад ялгааг нь харуулъя. Энэ хойсон байгаа тал нь арай бор нэг миний арьсны өнгө рүү төхөж ирж байгаа ч дангаар болохоор нэлээд тийм цайвартай. За нэг солонгос кремээр бол 21 юм. Энэ бол 23 болчихж байгаа гэсэн. Эндээс нэг иймэрхүү жижиг аваад ганцхан жоохон тусал. Тэгэд эндээс болохоор 2хан туслыг аваалаа. Тэгээ 3-аараа хойлчвал амар байд. Хойлоод тэгээд өөрийнхөө яг шаргалдуу бэж өнгө гаргаж авч байгаа байхгүй юу? Би блендер хэрэглээд хэдүүлээ төрхөж үзье. Ялгааг нь хэр авах нь? Хэр сайн өөд арах нь? За одоо харагдаж байна. Энэ тал бол будаагүй тал байгаа. Энэ тал болохоор будсан тал. Нэг талаа будаад хэдүүлээ ялгааг нь харъя. Үүд арахын хувьд бол маш сайн үүд ардаг. Хоёулаа маш гоё ингэж өгдөг.
фаундейшнууд байгаа. Тэгээд Clarins бол энэ бол бүр чийгшүүлэх үйлчилгээтэй. Учираас хуурай орсонд маш сайн тохирно. Нэг юм миний арьс тослог учраас оройдоо жоохон ингээд тослогдоод жоохон уусаад авлага болчихжээ. Яг өнөөдрийн байдлаар бол би өнөөдөр өглөө эрт жоохон 9 цагийн үед будаад гарсан л да. Тэгээд одоо оройны 10 цаг болж байхад иймэрхүү байна. Иймэрхүү ударж ин ялгаа нь харагдаж байна үү те? Ямар ч байсан шууд нөхцөлд дараад өгчөж байгаас нөхцөлд дарахтаа гэхдээ нөхцөлтийн нөхийг нь бохирдуулдаггүй. Дээгүр нь тэгшилж өнгөцгөн гоё дарж өгдөг байхгүй юу? Арьсны өнгө тэгшрээ талигаад гоё болоод ирж байгаа. Тэгэхээр энэ кремэнд би бүр үнэн дурлцсан байгаа. Одоохондоо тэгээ нарны хамгаалт 15-тай өвлийн үлрэлт ч гэсэн октод нарны хамгаалт 15-тай ядаж крем эсвэл суур тасаа фаундейшн ч юм уу эсвэл суур тасаа заавал нарны хамгаалтай төрчих яах хэрэгтэй. Арьсан дээр ерөөсөө мэдрэгдэхгүй амар зазаан төрчихсөн юм шиг мэдрэгдэхгүй. Төрчихсөн байхад би ерөөсөө фаундейшн төрчихсөн гэдгийг мэдрэхгүй байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ өө айгуу сайн дардаг. 400 рублийн үнэтэй 20 бэж гэсэн миний өнгө байгаа. Бас нэлээд цайвар. За. Иймэрхүү цайвар өнгөтэй. Шаргалтуу бэж өнгө. Надад ерөнхийдөө бэж өнгө тохирдог. Ийм бас чийгшүүлэх үйлчилгээтэй нарны хамгаалттай юм фаундейшн байгаа. Усан суурьтай. Ийм гоё. Хямдхан хэрнээ. Тэгээд энэ болохоор чинь ийм нэртэй шүү. Би арай буруу уншиж болоо гэж санаа зовоод байна. Совершенный тон гэдэг орсоор Нью-Йоркт үйлдвэрлэсэн витамин Е тэгээд арган оилтэй ийм бүх арьсан тохиол. Тэгээд энийг би өнөөдөр энэнтэй хайлж нөгөө талдаа түрхий гэж бодож байна. Яг тэгвэл энэ 4 дахь крем маань айгу өтгөн. Тэгээд ийм амар боронготой. Тэгэхээр би нэрийг Франц хэл мэдгүй учраас нэрийг алдаатай уншихад санаа зовоод байна л да. Lifting Cream Foundation гэдэг. Тэгээд System Tree Focus гэдэг нэртэй саяхан 2 өдрөлт хүрхэж үзсэн. Тэгэд ерөнхийдөө дайжгүй айгуу сайн дардгийм байлээ. Гэхдээ үнэр нь амар онцгүй. Одоо жишээлбэл миний Clarins бол үнэр нь амар гоё аахгүй юу? Хэрэглэхэд айгуу гоё. Тэгэхэд энэ фаундейшн үнэр нэг амар яг нэг нивэ гэдэг нэг тос өгдөө штэ тий. Электрик тос үнэртэй байгаа аахгүй надад. За энийг хаанд түрхэж үзэх юм. Энийг жоохон энд түрхэж үзье. Бүр ийм амар боронготой. Борч биш. Яг энэ бүр яг нэг тоосгоны өнгөтэй. Тэгэд энийг надад бэлгэлсэн болохоор би өөрөө хөдөлж аваагүй болохоор тэгэд өнгө надад тохироогүй. Яг найз минь намайг бүр арьстай юм шиг тохирно л гэж бодоод авсан байх. Боронготой. Одоо яг хэдүүлээ юм мебелинтэй харьцуулж үзье л да. Тэгэх юм бол мебелний хажууд нь ингэж тавьж үзье. Ийм амар алхад харагдаж байгаа зү. Арай л тэндүү. Тэгэд энэ болохоор номер нь хэд гэсэн номер болоод номер бүрлээ. 40 мл бэж гэсэн л өнгөтэй юм байна. Номер алга. Тэгэхээр бэж нь ийм амар бороо юм чинь одоо. Бусд нь ямар байх юм мэдэхгүй. Тэгвэр яг нүрийн тоосгоны нэг тийм оранж улаан бор өнгө гэдэг шүү дээ. Яг тийм өнгө. Нэр өнгөөр тоглоомгүй. Тэгээ одоо энэ хоёрыг хайлж үзье. Блендер дээр авсан чинь шууд юм болж шүү. Хэр сайн үүд арах нь. Яг түрүүний Clarins Estée Lauder хоёр шиг сайн үүд арах нь. Мэдээж энэ кремнүүдийг тус-тусад нь ингээд нэг дэнгөө будаад үзүүлээд харуулсан нэрэлтэй хэрвээ шаардлагатай бол дараа тусдаа бүр зорин байж тийм бичлэг хийж харуулъя гэж бодож байна. Тест drive. Үүд арах нь сайн дарж байгааз. Lifting крем учраас шууд сайн үүд ард юм билээ. Сайн. Хондоо гөрөж яхан төрч. Хэд калалцаад байгаа хэсэг тэр. За, ямарх болж байна. Ямар юм?
Аль нь илүү өөд арсан юм шиг санагдаж байна да. Энэ тал нь надад бол энэ тал нь арай бага өөд арсан юм шиг хэрнээ арай натурал гоё харагдаж байгаа байхгүй юу? Будаагүй юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал болохоор арай дэндүү бод арай зузаан юм шиг харагдаж байна. Толинд харсан ч гэсэн энэ тал нь хамаагүй илүү будсан юм шиг харагдаж байна. Арсан дээр мэдрэгдэж байна гэсэн үг. Энэ тал болохоор зэрэг арай цэвэрхэн гоё харагдаж байгаа. Тэгэхээр энэ гэрлийнх биш шүү. Энэ гэрэл бол яг урдаас ихц тусч байгаа учраас ялгаа таарах боломжгүй гэрлэнээс болж. Тэгэхээр яг энэ байгаа байдал нь л юм гэсэн үг. За ингээд фаундейшн болиё гэж бодож байна. Би шейк болохоор би тусна оруулъя гэж бодож байна. Яагаад гэвэл энэ яг миний өнгөн өнгө бэж гэсэн өнгөтэй бас юм бомбтой флюид крем байгаа. Флюид гэхээр шингэн гэсэн үг, маш шингэн. Арсан дээр маш нингэн болж харагддаг. Усан суурьтай. Нүрэн дээр төрхөнгүүд ерөөсөө тэр өнгө нь байхгүй болоод алга болчихно. Тэгээд ямар ч өгöd арахгүй. Аюу сонин. Уусаал алга болчихно. Гэтэ нөгөө BB кремнүүд байдаг л да арсны өнгөнд те өөрөө уусаад яг арсны өнгөнд тохирчдөг. Тэрэн шиг юм уу гэхээр үгүй. Тэр бид нар ч бас нэг арсны гоё дээдл мэдлэг толгор болгодог шүү дээ. Энэ бүр яадагч хүн бэл. Яадагч юу ч хийдэггүй. Ингээл төрхөөл жоохон байж байгаа л нэг тийм ноот юм шиг мэдрэмж төрж байгаа л нэг зуны халуун төрхөл гоё л ах сэрүүц юм шиг мэдрэмж төрж байгаа. Тэгээд алга болчихно. 30 мл-тэй Pure Light гэдэг нэртэй. Өмнө нь би ерөөс авч хэрэглэж үзэж байгаагүй. Тэгээд Nude Foundation гэж юм. 6 сар л хадгалах хугацаатай юм байна. Эднэрийг бодох юм бол бас Францад үйлдвэр гэсэн үг нь. Тэгээд би нэг юм арьсан дээр мэдрэгдээд байдаг хүний хөнгөө зүгээр газ нэг түрхэл гараад явчихмаар арьсныхаа дээдлийн өнгөийг талиулгал гараа явчихмаар тийм фаундейшн авах гэж бодсороод энэ яг болох юм гэж бодоод авсан ч юм. Надад тохироогүй. Тэгэхээр одоо энийг хүнд хүнд хаашаач юм. Мэдгүй ямар ч баг хэрэггүй шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо нэг яхаа юм сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тогтцын талаар газ яриад явчих. Энэ бол мэдээч маш сайн тогтцтой. Estee Lauder. Clarins бол нэг 12 цаг тогтно гэж өөрөөсөө анх энэ фаундейшн гарч ирж байгаад амлаж байсан. Гэхдээ 12 цаг бол арай тогтохгүй юм байна. Эннээс илүү тогтод сайтай. Нэр хамгийн сонирхолтой нь энэ хоёрын үнийн зөрүү маш их мөртлөө баг энэ 10 дахин илүү өсөв шүү дээ. 9 дахин илүү үнэтэй хэрнээ энэний тогтоц хамаагүй сайн Maybelline. Тэгэхээр та нар Maybelline яг энэ кремийг харах юм бол авч үзээрэй. Жилийн насны те батга ихтэй тийм нүрэнд бол арай тохирохгүй байх. Тийм их үг бол дарахгүй. Тийм их үг бол би Vichy-гийн Dermablend гэдэг фаундейшн байгаа. Тэр фаундейшн авч хэрэглэж үзэрэй хэлмээр байна. Яг гэвэл тийм өөд асуудалтай арьсанд эмчилгээ хийхээс гадна ууг нь маш сайн дарж өгдөг тийм крем байгаа шүү Vichy. Пудрны талаар яриа. Пудрны хувьд яг одоогийн байдлаар надад 2 пудр байгаа. Эхнийх нь Vivien Sabo. Ийм пудр бас өнгөний юм бүр. Гэхдээ аюу шингэн нарийн ширхэгтэй учраас аюу сайн дард юм лээ. Тэгэхээр хэдүүлээ одоо нэг яг саяныхаа борын бор тал дээр түрхэж үзье. Энэ тал дээр. Ерөнхийдөө мет болгодог л пудр юм байлээ энэ. Гэхдээ өнгө ямар ч байсан өгөх юм байна жоохон. Бас ерөнхийдөө тийм бор улаан өнгөтэй. Өрхөлдгөн байна яагаад гэвэл арьсны шууд өөг тодруулж байна. Би одоо сая түрхсэн чинь шууд миний нүдний доотлын зураас мураас тодроо явчлаа. Энэ пудроо шал дэм юм байна. Би нэг өөрөө төрөхгүй яа гэм аа. Ямар ч гэсэн өөрөө төрөхгүй. Тэгэхээр энд нөр арай өөр пудроо тэрийг хэрэглэж үзье. За энэ Vivien Sabo-гийн 04 гэсэн өнгөтэй compact powder. Vivien Sabo гэдэг Францын mass market гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг компани ба тэдний. За цаашлаад бас нэг өөр пудр байгаа. Энэ болохоор юм
мебелийн нэлээд цайвар өнгөтэй юм. Тэгэхээр цайврыг хэдүүлээ цайвар тал дээр тавья. Тэгээд хэрэг мэд болох нь. Харъя. Энэ багсыг бүр солихоор болчих яана sorry. Эндийг бүр тасч байгаа. Өдөр тутамдаа нэг өдөр хэрэглээд байдаг юм аа. Яг энэ тослогчдөг энэ тэгээд энэ хэсгүүдээр нэг жохон түрхээд арьсаа жохон мэд болгочвол тэгэл болоо. Түүнээс өчргөө амар будаад байдаггүй. Төгждөг пудр аахгүй юу? 003 Face Studio гэдэг серих гэсэн үг. Аль нодном билүү хавар авч ирсэн юм энэ пудрыг. Гэхдээ нэг юм тойлгүй. Эндээ тойл байхгүй. Борлон байхгүй. Тэгээ ялгаа нь харагдаж байна уу да? Амар ялгаатай байгаа. Энэ тал бол бүр бопер. Энэ тал болохоор аваа. Арай цэвэрхэн. Хэрвээ энэ Vivienne самбогийн пудрыг би өдөр тутамдаа ингэж хэрэглэхгүй юм чинь хаа ядааны гадуур гарахтаа энийг ашиглаад контур хийж болох юм байна гэж бодсон юм. Контур хийхэд бол яг тохирох юм шиг үлээ. Сүүдэр тавихад. За энд түрхсэн болохоор энэ л удаас мэддэггүй байна. Сүүдэр тавихад бол тохирох юм байна гэж юм чинь амар гэлтгэнж гэлэлзаад байх юм байхгүй. Өдөр тутамдаа биш юм аа гэхэд нэг хаяа гадуур гарахтаа сүүдэр тавил. Болохоор юм шиг санагдсан шүү надад. Тажгүй юм шиг. Тийм ээ. Сүүдэр тавил мэдэгдэж байна. Миний хэрвэл тажгүй юм шиг санагдсан. За, пудр ингээд тавьчлаа. За, пудрын талаар бол юм байна. Тэгэхээр та өөрсдөө мэдээд шийднэ. Энэ хоёр пудрын аль нь дээр юм байна. Надад бол мебель нь хамаагүй дээр юм шиг санагдсан. Тэгэхээр надад цаашлаад ийм сүүдэр тавьдаг юм гялалцдаг юм та. Бүтээгдэхүүн байгаа. Контур. Тэгэхээр тестер л дээ. Энийг хэдүүлээ бас хэрэгжилж үзье. Ийм бүтээгдэхүүн. Зуны улирал гэлүүгэн тохирохоор бүтээгдэхүүн л дээ. Яг бол юутай учраас гялалцдаг юмтай учраас. Одоо би энийг энэний хатурныхаа дээгүүр жоохон нэмгээд үзье. Оо амар болчихлоо. Тэгэд өдөр тутамдаа амар юм гялалцсан юмтай түрхэд яваад байгаа. Нэг шаардлага гарахгүй. Тэмээ авах гэж бодож байна би. Тэгэхээр би өдөр тутамдаа ингэж амар боддгоо ш өнөөдөр зүгээр та бүхэн бүтээгдэхүүнүүдэд харуулангаа өөр дөрөө туршиж үзэж байгаа байхгүй. Туршилтын тулд болж үзэж байна л да. Энэ бол амар гарт сайтай бүтээгдэхүүн. Шууд юм болж байгаа гэдэг юм. Тэгээд дөрөв нэг шиг их түрхэх юм бол ингээд нэг амар том бор толог үүсгэх нь нүүрэн дээр чинь цайвар крем хэрэглэсэн тал дээр бол ялгараад аягүй гоё яригдаж байна. Энэ тал дээр бол сайн ойлгохгүй байна. Яг л энэ технээс юм бор тал байгаа учраас